Иргэн ганц зориг нүдэн даралт эксэлттэй яваг мэдлгүй утснаас шалтгаалж маш богино хугацаанд хараагаа 100% алджээ. Эд хөдөлмөрлөх 30 наснда хараагүй болсон тул бусад өхөн өөр шиг байдалд нь битгий хүрээсэй гэсэн үднээс хараагаа 3-аас 6 сар тутамд шалгуулж байхыг онцгойлон анхаарууллаа. Ганцорог 7 дугаар ангиас харааны шил зүгхөлжээ. Түүнээс хойш хараа нь хасах 3, хасах 6, хасах 9, хасах 12 гэх мэт байдлаар тогтмол буурч ирсэн байна. За ингээд 2008 онд нүдээ үзүүлэхэд баруун нүд нь огт харахгүй байгааг олж мэджээ. Хараа нь тогтмол буурч байгааг мэдэж байсан ч даралт ихссэн болохыг энэ үед олж мэдсэн нь хэдийн хожимдсон байжээ. Зүгээр ингээд хараа шалгадаг тавилиц харуулад хасах тэд нэмэх тэд гэдэг ингээд харааны шил зөвлөгөөлөдсөн болохоос шилийн л өсгөөжсэн болохоос шалтгаангүй энэ ягаад энэ хараа нэмэгдээд энэ одоо харах нөгөө шилнийх нь арзмар нэмэгдээд байна гэдгийг хэлж мэддгүү харуулж мэддгүү манайхан. Тэгээ би өөрөө нас бий төрсөн онол ингээд 2008 онд маш оройтсон. Ер нь л хараагүй болохын хэдхэн хоногийн өмнө бараг л үзүүлс таарсан. Оройтсон онол үзүүлсэн. Тэгээ энэ нүдний даралт бол эмчлэгддэггүй эдгэрдгүй өвчин юм байлээ. Хүний нүдний даралт 16-аас доош байвал зохимжтой юм. За харин ганцоргийн нүдний даралт 24-өөс 32, за зарим үед 45 хүрч байжээ. Ингээд 2021 онд хамгийн эцсийн арга болох нүдний даралт бууруулах хаалгаанд орсон ч хаалгааны өрөөнөөс 100% хараагүй нэгэн болж гарсан нь харамсалтай. За гэхдээ түүний хувьд харамсах гэхээсээ илүү хараа нь муудаад байгаа гол шалтгааныг эрт олж мдэггүйдээ өөрийгөө зэмлдэг гэдгээ хэлж байсан юм а. Тэгээ наад чиг эд хийж бүтээх эдэр залуу наснда наад чиг ингээд гартаа насан туршдаа энэ цагаан таяг байхыг хүсээгүй юм бол өнөөдрөөс эхлээд ингээд заавал нүдний эмчтэй үзүүл хараагаа шалгуулж тогтмол тэр хүүхдтэй нүдний эрүүл ах бий хараагийн зөв зохистой тэр нөгөө юуг шалгаж утас таблетыг ашиглуулж байгаа ч гэж уриалмаар хожмын хойтны маргааш наад чиг ингээд танаас хойш өөр хүүхд чинь ингээд насан туршдаа энэ таягаа бариад гартаа энэ таяг барьдаг хүний тоо итгэн нэмэгдээсэй л гэж би боддог. Нүд судлалын мэрэгжлийн салбар зөвлөлөөс өгч байгаа мэдээллээр нүдний даралт ихсэлт буюу глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмггээ гэдгийг онцолж байна. Зарим тохиолдолд нүдний даралт ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар үнийг эргэшгүй сохор болгодог өвчин гэдгийг онцгойлон анхааруулж байлаа. Энэ шөнийн гэрэл солонгорч харагдаж байна гэсэн нэгдүгээрт тийм завир хэлдэг. За өвчний хожуу үе рүү болоод ирэхлээр зэрэг одоо нөгөө захын хараа муудна гэдэг чинь хажуунаас орж ирж байгаа хүүхэд машин байдаг юм уу тийм ээ. Энэ харааны талбай нь ингээд хомигдоод байдаг өвчин. Тийм. Иймэрхүү завир хэлдэг. За зарим нүдний дотоод даралт нь 30 түүнээс дээш идэр гарсан үед бол өвчт нь нүдэнд нь одоо нөгөө чинрээ үсээд байна. Нэг чинрээ дагам шиг санагдаж байна гэсэн ийм завирууд өдр хэлж идэг. Дэлхийд даяар 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол байдаг нь зарим манай улсад хийсэн судалгаагаар энэ өвчний тархалт 1.4 орчим хувьтай байна. Нүдний даралт ихснээ мэдэхгүйгээс олон хүн хараагаа алдаж байгаа учраас 3-аас 6 сар тутамд нүдээ үзүүлэх зайлшгүй шаардлагатайг мэрэгчлэтнүүд сануулж байна.